Олон нийтийн сүлжээнд нэгэн мэдээ тавигджээ. Эмээлт болон давааны зөвлөгийн хооронд хос буг хашигдаад 25 хоног орчим болж байгаа юм байна. Цагаан сарын үеэр улсын шуурганд хөөгдөөд энд ирсэн байхад таамаглаж байгаа аж. Нэг нь одоо бүр босож чадхаа болсон байна гин. Явъя гэвч торонд хашигдан хаашаачгүй болчихжээ тэр хоёр буг. Энэ мэдээллийг оруулсан Хүрлбаатар улам сайхан гэгч хүн санаа зовнин цааш нь мэдгдэж өгөхийг хүссэн байна. Хүмүүс минь энэ талаар идэх зүтгэл гарган цааш нь мэдгдэж туслаарай. Хэдхэн хоногийн өмнө тэрэлж орчимд хээлтэй хандлага нударч яваад арилсан хулгайн анчин шиг юмнууд одоо хөдөлж эхлэн шүү. Байгаль орчин, ногоон хөгжил, аяз жуулчлалын яамны ажилтнуудад болон эрхэм сайд ноён Бацэрэг танд энэхүү мэдээг уламжилж байна. Өнгөрсөн борооны хойноос цөм нөмөрхөөс өмнө арга хэмжээ аваасаа хэмээн хүсье. Тамин та нар мэж гисэн боломжоор дор бүрнээ арга сан бодож харж хамгаалж байгаад байгалийн үүсгэлэн дамтныг авахыг бодоорой.